Манай компани SESL Smart Solution гэх компани. SESL нь болохоор Saver Save Life гэдэг дэлхийг аврыг, амьдралыг аврыг гэдэг утгатай. За тэгээ манай компанитай танилцж байгаад баяртай байна. Манай байгууллага энэ оны 2 сард аюулгүй хог хаягдлыг цуглуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Одоогийн байдлаар 60 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын хэмжээнд гарч буй ус ундааны хуванцар савыг 100% дахин боловсруулах хүчин чадалтай TML пластик гэдэг үйлдвэр байгуулагдсан. Бид энэ үйлдвэрт үндсэн 3 аргаар түүх эдийг цуглуулж бэлтгэн нийлүүлж байгаа. За нэгдүгээрт бол Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сөөх болон аж ахуйн нэгжүүдтэй бид нар хамтран ажиллах санал тавиад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулаач, хогоо ангилаач гэдэг санал тавьж байгаа. За тэгээ гэрээ хэлцэл байгуулад ангилсан хогийг дуудлагаар очиж худалдан аваад тээвэрлэх замаар цуглуулж байна. За хоёрдугаарт бол бид нар орон нутагт 2 дахь түүх эдийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээс худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байгаа. За бидэнтэй Total Express Line гэдэг компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгаас тээвэрлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болсон. За ойрын ирээдүйд бид 21 аймагаас бүрэн татах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. 3 дугаарт гэх юм бол бид нар Улаанбаатар хотод 3 байршилд, орон нутагт гэвэл Тархан уулын аймагт 1 байршилд 2 дахь түүх эдийн үйл ажиллагаа явуулдаг иргэд болон аж ахуйн нэгжүүдээс худалдан авах ажлыг явуулж байгаа. За ингээд худалдаж авсан хувцрыг бид стандартын дагуу ангилж ялгаад овор хэмжээг багасган тээвэрлээд үйлдвэрт нийлүүлж байгаа. Бид нэр энэ үйл ажиллагааг явуулснаар шууд болон шууд бус маш олон ажлын байр бий болж байгаа. За хоёрдугаарт гэвэл бид нар энэ хувцрын өөрөө их овор хэмжээ ихтэй боловч одоо жин багтай байдаг. За бид нар энэ тээвэрлэх үйл ажиллагааг явуулснаар Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бас хувь нэмэр оруулж байгаа. За гуравдугаарт бол мэдээж хамгийн чухал нь иргэдийг бид нар хогоо ангилахыг уриалснаар хүн болгон байгаль орчинд өөрийнхөө хувь нэмрийг оруулах боломжтой болж байгаа. Өмнө нь бол хүмүүс хогоо ингээ ангилахгүй хаяад нөгөөх нь одоо хогийн цэг дээр очиод булагдах ч юм уу те шатаагддаг байсан. За ингээ дахин боловсруулах үйлдвэр бий болсноороо бид нэр хогийг одоо болохгүй шатаахгүй байгаль орчиндөө маш ээлтэй байх боломжтой болсон. Тэгэхээр бид нар бол энэ ангилсан хувцрыг иргэдээс худалдаж аваад үйлдвэрт нь нийлүүлэх нь маш чухал оролцоотой байгаа. За тэгээд эхний ээлжинд бол худалдаж авч одоо хүмүүсийг итгэжүүлэх маягаар одоо ингээд ажиллаж байна. Манай хамт олон бол маш эрч хүчтэй залуу хамт олон байгаа. За тэгээд бид нар энийг одоо хог хаягдал гэж харахаасаа илүү байгаль орчиндөө ээлтэй ирээдүйдээ хэрэгтэй үйл ажиллагаа гэж харж байгаа. За тэгээд одоо энэ үйл ажиллагаагаа бусдад уриалах, бусдад ойлгуулахыг хичээж ажиллаж байгаа. Монгол улсын хэмжээнд ер нь жилдээ бол нэг 18,000 тонн орчим хувцрын хаягдал үүсдэг гэж үздэг. За бид одоо энэ үйл ажиллагаагаа явуулснаас хойш 1000 гаруй тонныг цуглуулсан байна. Цаашдаа ингээд иргэд аж ахуйн нэгж бас бид нартай хамтраад явбал энэ бүх хогийг одоо дахин боловсруулах боломжтой, дахин боловсруулах хүчин чадалтай одоо үйлдвэр нь байгаа учраас бид нар энийг одоо маш том ажил болгохыг зорж байгаа. Цуглуулж ирсэн хувцрыг бид нар үйлдвэрийн одоо стандартын шаардлагын дагуу өнгөөр нь одоо ангилдаг. Одоо цагаан тий ногоон бор гэдээ ангилдаг байгаа. За тэгээд хүмүүсээс одоо цуглуулахдаа бид нар бас юу гэж уриалдаг вэ гэхээр дотор нь өөр одоо шингэн битгий хийгээч, цэвэрхэн одоо байлгаач гэдэг юм
одоо уриалгыг бас тавьдаг. За дахин боловсруулах салбар хөгжсөн одоо Европын орнууд шиг тий цуглуулалтын системийг Монголдо одоо бүрэн хэвшүүлэх бас яриатай байгаа. За мөн цаашлаад үйл ажиллагаагаа өргөжүүлээд зөвхөн хуванцар гэхгүй бусад ахиуруудыг мөн цуглуулад дахин боловсруулах үйлдвэрүүдэд нь нийлүүлэхээр зорж байгаа. Одоо хогоо зөвхөн хогийн савнд хаях нь хангалттай биш болсон байна. Харин дахин боловсруулах боломжтой одоо хогнуудыг ахын хог хаягдлаасаа одоо ялгаад тий хаях нь одоо маш энгийн үйлдэл боловч одоо та бүхний оруулж чадах хамгийн том хувь нэмэр юм шүү гэж хэлмээр байна. За тэгээ та өөрөө хогоо англиад хэвшсэн болвол ойр дотны хүмүүсээ найз нөхдөө бас хогоо англиараа гэж уриалахыг хүсэж байна. Сүүлийн 4-5 сарын хугацаанд нийт 3200 аж ахуй нэгж болон сөөхтэй одоо уулзаж хогоо ангилахыг уриалсан байна. За үүнээс болвол 600 орчим байршилд хогоо ангилж хэвшсэн. За тэгээ бид нар одоо тогтмол ажилт хийж байна. За мэдээж бас төрийн бус байгууллагууд байдаг хүмүүсийг одоо хогоо ангилахыг уриалдаг байгаль орчинд илт япахыг уриалдаг. Гэхдээ бидний хувьд бол яг энэ системийг Монголдо анхдагчтай бий болох гээд ингэ явж байгаа. Манай 1 сарын 12-наас үйл ажиллагаагаа эхлээд 17-наас гэрээ байгуулах шатнаад одоос нэг цагаас жил гарангийн хугацаа болж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 600 гаруй аж ахуй нэгж сөөхөдтэй ингээд гэрээ байгуулаа хамтран ажиллаад ачлтын одоо газар дээрээс нь дуудлагаар тээвэрлээ явж байгаа маа. За энэ шинэ амгалан сөөх бол манай анхны харилцагчдын нэг. За Английн алгах тастай хогийн савтай тэгээд манайх одоо хогийн савын дүрхээр нь дуудлагаар ирээд яг энэ процессын дагуу тээвэрлээд аваа явдаг байгаа юм. За бид нар бас яг тухай бүрдээ килограмм жинтэй байдаг. Жинний хажууд нь одоо цуглуулсан үн маань хэдэн килограмм хувцсаар одоо тушааж ин хэдэн килограммаар те одоо байгальдлыг аврах одоо хөрсний бохирдлоо бууруулж ин гэдэг ба өөрөө шууд бас харах боломжтой. Бид нар 1 сараас яг энэ сөөхтэй хамтраад ажиллаад эхлэх хугацаанд эхэндээ бол маш удаан хугацаанд ачлалтын процесс нь удаан байсан. Сардаа нэг удаа дуудлага өгдөг байсан бол 3 дахь сараас ахуулаад иргэд нь бас дадаад сөөх маань өөрсдөө бас иргэдээ айгүй бас нөгөө шаардаад одоо Английн алгалт гэдэг маань өнөөгийн нийгэмд үнэхээр тулгамдсан асуудал бидний хойр тавих асуудал болсон гэд тал талаасаа бас хамтран ажилласны хүчин одоо эднийх 14 хоногтой заримдаа 10 хоног тутамдаа ингээд ачлалтаа өгдөг. Ийм бас манай нэг сайн харилцагч сөөх байгаа. За одоо бид нартай одоо сөөх аж ахуй нэгж гэдэг бид нар нийслэлийн бүх одоо байршлуудаас ачих боломжтой байгаа. Тээврийн хэрэгсэл хүн хүч маань одоо бүгд бий. Тийм болохоор одоо ирээ та бүхнийг хуванцар хог хаягдлаа ангилаад бидэнд дуудлагаар тээвэрлээд хамтран ажиллахыг хүсэж байна.